Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Монгол ёс хүмүүжил хичээлийнхээ сургачгийг бэлтгэрэй. Сургачийнхээ 49 дугаар хуудсыг дэлгэрээ. Бидний өнөөдрийн хичээлийн сэдэв сэтгэлийн эм. Хүүхдүүдээ, эмийг яах гэж юунд хэрэглэдэг вэ? Эмийг өвчнийг ангаах гэж хэрэглэдэг. Тэгвэл сэтгэлийн эм гэж юу юм болоо? Энэ охин буруу зүйл хийчихжээ. Буруу зүйл хийсэндээ гэмшиж уучлал гуйх хэрэгтэй байдаг. Юу хэлэх вэ? Яаж уучлалт гуйх вэ гэж бодлоо. Ямар үед уучлалт гуйх вэ? Тэд юу гэж хэлсэн бол? Бата хичээлээсээ хоцорч оглоо. Уучлаарай багшаа, хоцорч оглоо. Орж болох уу? гэв. Баяр найзынхаа хөл дээр гიშгчгэв. Өө найзаа, санаандгүй хөлдөөршин гიშгчлээ. Уучлаарай гэлээ. Болт хичээлд саад болов. Уучлаарай. Би дахиж тэгэхгүй. Саран хүний юм унагчлаа. Өршөөгөөрөө игчээ. Харин бэлэг цэцгээгийн баллуурыг хэлэлгүй авчихлаа. Найзаа, чиний баллуурыг хэлэлгүй авсандаа гэмшиж байна. Намайг уучлаарай гэв. Хүүхдүүдээ, та нарт гэмших сэтгэл төрж байсан уу? За тэгвэл багш нь гэмшил гэсэн эхийг уншаад өгье. Анхааралтай сонсоорой. Хичээл эхэлж багш гэрийн даалгавар шалгаж эхэллээ. Бата даалгавраа хийхээс залхуурч зурагт үзээр байгаад унтчихсан ажээ. Багш батын дэргэд ирэхэд тэр багшаа өчигдөр толгой өвдөөд даалгавраа хийж чадсангүй гэхэд багш одоо тэгээд гайгүй юу гэв. Бата тун их гайхлаа. Учир нь багш намайг шууд загнана гэж боджээ. Гэтэл өвдсөнд нь санаа зовсонд тэр өөрөөсөө ичив. Ингээд тэр хичээл тарсны дараа багштай үннээ хэлэхээр шийдлээ. Бат багшаа би гэд гацаж орхив. Яасан бэ Бата гэж багш гайхан асуухад Бат би танд худлаа хэлсэн юм. Би өвдөөгүй. Намайг уучлаарай гэв. Багш нь үнэнээ хэлдэг сайн хүү байна. Үннээ хэлсэн учраас багш нь чамайг уучлалаа гэд толгойг нь элэв. Бата багш руугаа харан инээлээ. Багш нь Батыг яагаад зэмлээгүй вэ? Чи Бат байсан бол яах байсан бэ? Уучлал гуйвал яах вэ хүүхдүүдээ? Уучлаарай гэдэг үг уур уцаарыг арилгана. Уйлсан найзыг аргадна. Уучлаарай гэдэг үг урам зориг нэмнэ. Уйрал хайр төрүүлнэ. Уучлал гуйвал найзуудад чинь ямар санагдах бол? Тэмдэглээрэй.
Хүүхдүүдээ, та нар сэтгэлийн эмгэж юу болохыг мэдэж авлаа. Хэрвээ чи буруу зүйл хийсэндээ гэмшиж байгаа бол уучлал гуйх хэрэгтэй. Уучлал бол ууралсан, гомдсон сэтгэлийг яг л эмшиг эмчилнэ. Тийм болохоор гэр бүл, найз нөхөд хэн нэгнээс уучлал гуйж байгаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.